дараагийн мэдээлэл. За сүүлийн үед арилжааны банкуудын нэр логог ашиглан ойн урамшуулал, сухлаа, хонжурт оролцоорог гэх мэтээр иргэдийг хуурамч холбоос дээр даруулах замаар хувийн мэдээллийг нь авч дансандах мөнгийг нь шилжүүлэн авах гэмт хэрэг гарах болжээ. За тодруулах юм бол 3 дугаар сарын 25-наас хойш сар хүрэхгүй хугацаанд энэ залиланд 347 иргэн өртөж 2.3 тэрбум төгрөгөөр хохирсон байна. Иргэнхээ өнгөрсөн 7 хоногт захим сүлжээнд банкны 35 жилийн хойд зориулсан сэтгэл ханамжийн судалгааг бөглөж урамшуулалт хамрагдаараа гэх мэдээллийг олж харжээ. Ингээд тус линкээр нэвтэрч судалгаанд хамрагдсан ч төд удалгүй 3 хүүхдийнхээ хадгаламж болон өөрийнхөө дансандах 43 сая төгрөгөө алдсан байна. Сэтгэл ханамжийн судалгааг ингээ бөглөө дууссан чинь та 550 мянган төгрөг урамшуулалт аваарай гэд судалгаанд хамрагдсан даа баярлаа гэд. Тэгээ тэрэн дээр линкэн дээр дараа орсон чинь ийм аппликейшн нэгдээд тэгээ аппликейшнээр ингээд өөрийнхөө банкныхаа мэдээллийг хийгээд орсон чинь миний нөгөө одоо 3 хүүхдийн хадгаламж миний одоо нэр дээр байсан насанд байсан бүх мөнгө нийтдээ 43 сая төгрөг ингээд даснаа шууд гарцсан. Тэгээд ингээд хамаг мөнгө алдаад хохирчул байж энэ. За линкээр нь иргэд дарж ороод санал асуулга маягийн бөглөөд за санал асуулга бөглсөний дараагаар за та ингээ мөнгөн хонжуур хожлоо. Банкны мэдээлэл хийнэ үү гэж хэлээд иргэдийн хувийн болон дансны мэдээллийг авчиж байгаа. За тэгээд нөгөө залилэгч этгээдүүд өөр төхөөрөмжөөс иргэдийн интернет банк руу нэвтэрч ороод дансанд нь байгаа үлдэгдэл мөнгийг шилжүүлж авах. За мөн хадгаламжийн данс, холбоотой дансанд байгаа мөнгнүүдийг өөр банкны данс руу шилжүүлэн авах замаар үйлдэгдэж байгаа. За үүнээс одоо цагдаагийн байгууллагаас одоо 30% нь хязгаарлалт буюу зарцаа гарах хэмжээг авч гасан. Мөрдөн шалгах ажиллагаанууд үргэлжлэн явж байна. Монгол улсад сүүлийн 5 жилийн хугацаанд захим залилангийн гэмт хэрэг 296%-аар өссөн байна. 2026 он гарснаас хойш цагдаагийн байгууллагад 14 мянган гэмт хэрэг бүртгэгдснээс 36% буюу 4 мянга орчмыг нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Тэр дундаа 71% нь захим орчинд үлдэгдэж байгаа юм. Захим орчинд үлдэгдэж байгаа залилах гэмт хэргийн 89.8% нь иргэдийн банк дансны мэдээлэл ашиглан үлдэгдэжээ. Ийм дэрэгдийг с ижигтэй холбоос пост дээр дарахгүй байх. Интернет банкны нэвтрэх нэр, нууц үг, банкны картын мэдээллийг хүнд ч өгөхгүй байх. Захим хуудасны хаягийг шалгах, албан ёсны аппликейшн захим хуудаснаас л үйлчилгээ авах, баталгаатай их сурвалжаас мэдээллийг тодруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.